нэгдэл зохион байгуулж хүрээ цам даншиг наадам болж байгаа ийм За шийдвэрээс шахаад дотор төрж хөөгөөд зарахгүй шууд гэн дээрээс барьцны толоо маягтай болсон доо хоёр нь ажлын хэрэгтэй байгаа бол харагдаж байна. За энэ хөөсгөл аймгийн бүрэн дэх тусмын хэрэг үндэсний батлан хамгаалах сургууль Эрдэм үүдхэн бааны өөх аймгийн яслын гитэрийн баасан чинь улсын эчин сандаг дөржөө давж алийнхаа сорилгоор илдааны үзүүг түрүүнд шалгаж хэллээ. Аслангийн манад анх хэдэн настайгаасаа барилдаж анх одоо хаан сумаасаа ихс барилж байгаа анхны багш нь ямар хүн байсан гэдэг нь? Сумаасаа л барилдсан шүү дээ. 10 жилд бич бүрэн дотох суманда 10 жил төгссөн. Тэгэл 9 дугаар ангид аймгийн аврагт сумаас ороод тэгэл анх барилж гисэн дээ. Ганц нэг ах нарынхаа цодох шууд хүмалгаа гууж өмсөл. Тэгэл аймгаар орж анх барилж гисэн. Энэ хоёр талаас барилддаг хүмүүс. Тий хоёр талаас барилддаг хүмүүс байгаа шүү дээ. Манай аавын төрсөн дүү манай аймгийн занг цаях гэдэг манай сум явах байгаа. Хаширт нь арслах. Манай ээжийн талын хамаат. Хоёр талаасаа сайхан барилдах ах нар байгаа. Тэгээд доошоо ч гэсэн дүүнэр мөнөр нь манай аавын талд сумын зан нач цолтой ах нар байгаа. Ер нь бол бас яг барилдахад аймгийн зан их заяах аймгийн авсан хаширтны хоёр бас нэлээд нөлөөс баг. Тэр хоёрын барилдад бас нэлээд үздэг байсан баг тийм. Тий, хоёр ах манаас намайг руу оруулж ирээд бэлтгэл хийлгэл. Тэгэл ах нарынхаа ханаас усан цал авах гал. Тэг хүртэл барилдал явчихсан таад. Анхны цолоо хэдэн настай та хаана ямар цол авч байлаа? Анхны цол 11 дугаар анги төгсөд сумын арцах цол төмөр болоо сумд авчихсан. Тэгээд дараа нь аймгийн цолоо таанд аймгийн цолоо 14 онд Хөвсгөл аймагт авчихсан. Юу аймгийн арслан болохтой? Аймгийн арслан 18 онд. Аймгийн арслан болсноос хойш бүх жилүүд энэ улсын наадамдаа барилдсан уу? Улсын наадамдаа одоо энэ жилдээ нэг хэд гişэлдээ барилдаж байна? Улсын наадамд одоо ингээд 6-7 жилдээ болж байна. Бөхчөөч нь тэгэл уул аванда мөргөн, нуул устгаа бүхэл юм цагаан холбоотой байдаг гэж боддог шүү дээ. Цаг ууч гэсэндээ бас хүтэн газрууд хүмүүс төсвөр хатууж суудаг ч юм уу тиймэрхүү зүйл бөхчүүд их байдаг гэж яддаг л да. Тиймэрхүү зүйл байгаа шүү дээ. Манай Ослоч одоо уул мод даад ихтэй тийм газар одоо тэгэл хүүхдүүд нь хүүхд байхасаа хонь мал дуулаатанд явбал гарам чангарахаас өсвөлдөлдөг л. Бүхэл талаараа ер нь тэгэл хүүхд байхаас л дасгал хөдөлгөөн уулаатанд явах ч тэгэл би хаан чангартал гэж боддог шүү дээ. Бид нар ч гэсэн тэгжлээссэн. Таны бөхчүүд чэйжэндээ их бяртаа гэдэг л да. Энэ ер нь та юутай холбоотой гэж боддог вэ? Яг дасгал сургалтын үед бөхчүүд бүгдээ л штанг гэдэг л ах. Гэтэ ер нь яг нэг юм унган нэг зүйл байгаа л ах та бас. Тэг яах. Асуун бас нэг эцгээс хайсан байгалийн бас нэг өөрийн бас тиймэрхүү тамир багшгүй юмаа. Сүүлийн жилүүдэд барилдааныхаа арга барил дээр барилдааныхаа арга барилыг одоо солих ч юм уу аль шинэ зүйл туршиж үзэж байна. Барилдааныхаа арга барилыг хэрхэн өөрчилж одоо бүхий холбооноос дүрм журм гэсэндээ бас нэлээд өөрчлөгдөж байна. Тэгэхээр бөхчүүд гэсэндээ бас тактик өөрчлөгдөх баг тийм. Тий. Тэгэл барилдааныхаа арга техникийг өөрчилчих гээл үзээл шүү дээ яг тэгэл. Үзчихлээ нэгэд. Болох байхаа л гэж бодчих. Зөв сайхан явж байхад болох байх л гэж бодчих та. Хацсангуу одоо 6-7 дахь жилдээ тэгэхээр бас улсын наадамд бол бас туршлага сууж авах мэдээж улсын наадмын дэвжээ гэдэг бол ер нь бас их өөр байдаг. Энэ дээр та анх яг хамгийн анх улсын наадамд барилж ирсэн тийм сэтгэлээс авалцсан. Улсын наадмын дэвжээ чи ер нь бас сайхан шүү дээ. Ер нь анх барилж явах тэр нь тэгээд сүрдмөр шүү бас. Бас нэг 90 болгон бас тэр төв зөнгөлтөөр ороод барилдахгүй шүү дээ. Тэгэхээр тэнд ороод сайхан олон авраг арслангууд та тэнийг улсын наадамд барилдаад явах юм сайхан тоо. Надаас доош одоо нэг 90 оны сүүл 2000 оны сайхан дүүнер гарч ирж байна. Сайхан олон залуучууд өвчлээ сайхан барилж байгаа арслангууд. Энэ жилийн улсын наадмаар дүүнер маань сайхан цол авах болтугай. Би ч гэсэн сайхан цол авах гэж хичээгээд жилийн
4 үйлрэлд одоо бэлтгэлээ цаг алгүйгээд явж байна. Тэгээд бид бүгдийг Монгол өхийн босоо цагаан юмэр юу болтугай. За баярлалаа. За 10 хоногийн дараа одоо наадам болох чинь да үзэгч олон даа хандаа. За ингээд та дэмжигчтэй. За ингээд та бүхэн ирэх улсынхаа наадам ингээд сайхан наадаараа гэж эрүүлэрхиё.